нэг хууль зүйн яамнаас асууя. Энэ нэг хуулийн хувьд нэг тайлбарлаад өгчихгүй. Бид нар хууль тогтоомжийн тухай хууль гэдэг одоо маш тодорхой хуультай. Иргэдээсээ санал авдаг, тулгымцсан асуудлын судалгаа хийж байгаа, эдийн засгийн болон нийгэмд үзүүлэх хор нөлөөг бүгдийг судалж байгаа. Тэгээд өнөөдөр хуулиа батлаад их хурлаас хууль тогтоом шийдвэрүүд гаргаж байгаа. Тэгэнгүүт та бүхний тайлан дээр чинь хэрэгжүүлэх боломжгүй гэдэг ийм тайл өгчөж байгаа. Тэгээд хууль дээдлэх зарчим гэдэг юм чи хаана гэгдээд байгаа юм бэ? Энд хууль батлаад тавьчихдаг боломжгүй гэдэг хариултыг өгч болж байгаа бол хууль батлах шаардлага байд юм уу? Энийг нэг айгүй тодорхой тайлбарлаад өгөөч. За тэгээд энэ нийгмийн хамгааллын төрийн нарийнаас нэг асуучих. Тэгээд одоо тодтол хийхэд ингэж асууж ирсэн байхгүй юу? Манай дээр ингээд сул оронтой хэдэн зуугаараа байдаг юм аа гэн. Нөгөө хууль биелүүлэх асуудал чинь хаана гихч вэ? Абубакир сайд хэвлэлээр маш тодорхой хэлсэн байхгүй юу? Манай дээр ингээд сул оронтой байсан учраас бид нар ингээд хүмүүсээ халаагүй сайхан гэж эхлээ хууль зүйн яам. Баталсан хуулийг хэрэгжүүлнэ. Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас бол хууль хэрэгжүүлэх боломжгүй гэдэг ийм тайланд орсон юмыг яг тодорхой жишээгээр яахгүй бол одоо би яг одоо хариулахад төвөгтэй байна. Ер нь бол засгийн газар бол баталсан хуулийг хэрэгжүүлнэ. Хууль одоо парламент маань бол зарим хуулийг бол хэрэгжих хугацааг нь тодорхой тавьж өгдөг. Тэр тохиолдолд бол засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангадаг. Энэ хугацаанд одоо төсөв хөрөнгө оруулалттай холбоотой асуудал байх юм бол хэрэгжих хугацаагаа засгийн газраас хойшлуулах саналаа оруулж ирж парламентаараа шийдвэрлүүлж ингэж л явдаг. Түүнээс бусдаар бол хууль хэрэгжих боломжгүй гэдэг энэ зүйлийг бол одоо тайлгнах болцоогүй л гэж харж байна. Тэгээд яг энэ тайлан дээр хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг тайлгнасан гэдэг юм уу дүгнсэн одоо байгууллага л хэлэх нь зүг баха. За гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэн шинжилгээ хөндлөлт дотоодын газрын дараа Батэрдэн байна. За энэ засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан журам байж байгаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтийн хэн шинжилгээ үнэлгээ хийх одоо журам байж байгаа. За энэ журмын хүрээнд бол хэрэгжих боломжгүй одоо агуулга дээр ямар одоо шийдвэрүүд орох вэ гэд. Гишүүний асуусан одоо тухайн одоо заалт нь агуулга нь юу байсан бэ гэхээр Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэл. Тэгэхээр өнөөдөр яг энэ одоо тайлгналт дээр бол энэ шийдвэрийн маань хугацаа дуусгар болсон. Тэгээ хэмжигдэхүйц одоо хэмжиж болохгүй байна гэдэг. Ягаад гэвэл энэ бол 2024 он хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэлийн асуудал яригдсан. Цаг хугацааны үед бол энийг үнэлэх боломжгүй байсан гэдгээр оруулж өгсөн. Тэгээ энэ дээр бол тайлан дээрээ бид нар энэ заалтыг хяналтаа сасъя. 6 дугаар микрон гүйцээгээд хариулж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр бас энэ тайлангаа их хурлд өргөн барихтай холбоотойгоор нийтдээ энэ хэрэг эрхлэх газар дээр 5600 заалтад хяналт тавигдаад явж байгаа. Тэгээ бид нар бол бас энэ заалтуудаас одоо хяналтаас асуулах энэ заалтууд цаг хугацааны үед ач холбогдолгүй болцсон хэрэгжээд дууссан энэ заалтуудаа бол асуулъя гэд бас нэг 1500-600 заалтыг бол асуулъя. Тэгэхгүй бол энэ өмнөх одоо жилүүдэд энэ хяналтаас хасдаг энэ одоо процесс хийгдэг юм байлээ. Тийм учраас энэ тайлангийн онцлог нь маань их хурлтайгаа хамтраад байнгын хороо зөвшөөрөх юм бол энэ байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах энэ одоо заалтуудаа бол хяналтаас асуулах ийм саналтайгаар орж ирсэн байж байгаа. Гэр бүл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яам нөхцөл за салбарын хэмжээнд 2025 оны улсын төсвийн тодтголтой холбогдуулан 9% оронтой цомгдох одоо тийм хууль батлагдсан. За үүнтэй холбогдуулан салбарын хэмжээнд 500 оронтойг 522-оор бууруулсан. За яг бодиттой чөлөөлөгдсөн хүний тоо бол үүнээс нэлээд бага. За үндсэн асуудал нь юу гэхээр тэтгэврт одоо гарах насанд хүрсэн нэг удаагийн 36 сарын тэтгэмжийн хэмжээ суусан тохиолдолд за тухайн албан агчтай харилцан тохиролцож саналыг аваад ингээд тэтгэврт нь суулгасан за оронтой тагж нэмж аваагүй гэсэн ийм чиглэлүүдээр
бол сул орон тоон дээр шилжүүлэн ажилуулах замаар яг ажлын байрнаас салах зүүнний тоог бага ойлгож чадсан. За нөгөө дээгүүр салбарын хэмжээнд бол яг сум дээр ажиллаж байгаа нийгмийн халамжийн ажилтан за 5 дугаар микрофон гүйцэтгэж хариулъя. нийгмийн даатгалын байцаагч за мөн хүүхд гэр бүлийн нийгмийн ажилтан зэрэг анхан шатан дээр ажилладаг эдгээр нэг байдаг энэ одоо албан хаагчдыг бол огт цомогдохоогүй ингээд бүгд ажиллаа хийж байгаа. Тэгээд ер нь бол газар хэлтсийн дарга нарын тоо за мөн түүнчлэн манаач үйлчлэгч зэрэг нийтлэгчийг үүргүүдийг одоо хасах чиглэл баримталсан. За мөн харуул хамгаалтыг одоо тий хувийн хвшлэр гүйцэтгүүлэх энэ чиглэлийг баримталж ажилласан байна. За хэрэглэх газрын хамт олонд тусныг хандаад хэлмээр байна. За нөгөө нэг хэмжиж чадахгүй бол хянч чадахгүй бол өдөрдөж чадахгүй гэдэг нэг логик байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тайланчин дийлэнх нь ийм дүгнэлт нь бага, тайлан дийлэнхтэй юм хүүрэнсэн үйлбэрээр тайлгнсан байна. Тийм учраас аль болохоор тоо, статистик, үр дүнд суурилсан энэ тайлгналтын системийг нэвтрүүлмээр байна гэж хэлэх байна. За дараагийн дугаарт хариуцлагын асуудал тодорхойгүй байна. Ялангуяа хууль хэрэгжүүлэхгүй байж болж байна. За түрүүний жишээгээр татахад энгийнээс одоо жишээ биш үү? Орон тоогийг баталчаад байхад бид нар хүн авахгүй байж болж шүү дээ. Уул нь бол орон тоо бол батлагдсан дүнгээрээ байх ёстой. За тэгээд одоо зарим яамн дээр архитектон согтууралд болж ийн л гээл тэгж ийн. За дийлэнх яамдууд дээр үүрэг гүйцэтгэгч нар хавсарч ажил хийдэг асуудлууд байна. Одоо нэг хэлтсийн даргын одоо юуг шалгуурыг хангадаг нөхөр давхар одоо дээд албан тушаалаач гэдэг юм уу, тамгын даргаач юм уу хавсран гүйцэтгэдэг нэг юм одоо хууль зөрчиж байгаа асуудал маш их байна. Энэ дээр ямар үр дүн хийсэн, ямар тайлгналт хийсэн, ямар илүү зардал гараад байгаа гэдгийг ер нь ингээд хэрэглэх газрын дарга энийг бичгээр авч болох уу? Тэрийг нэг асуумаар. Энд намын чим гишүүнээ энд хэрэглэхийн даргаас хүн юм асуугаад байна. Яг одоо ингээд өнөөдөр нөгөө хугацаанд бага байсан учраас энэ одоо дарагт байдаг нөгөө хүний нөөцийн мэдл буюу энэ хууль дээдлэх зарчим батлагдсан төсвийн хүрээнд боловсруучнээ бэлтгэж авах ёстой шүү дээ. Төрийн албаны зөвлөлтөйг хамтраад тэрийг хэрэгжүүлээгүй улсууд дээр ямар хэмнэлт гарсан, ямар илүү зардал гарсан, ямар үр дүн тооцсныг авмаар байна. За тэгээд түрүүний бас хөгдлөө иргэдийн оролцоо маш чухал байна. Бид бол хуулийн батлаад өгчдөг, та бүхэн маань хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байгаад байдаг. Гэтэл яг та бүхний шийдвэрээр одоо үйлчлэгээ авч байгаа нь иргэд аж ахуй нэгжүүд. Тэгэхээр тэр иргэд аж ахуй нэгжийн одоо санал дүгнэлт хаана тусгагдаад байгаа юм бэ? Бидний үйлчлүүлэгч нар чинь бол одоо иргэд байгаа шүү дээ. Ялангуяа энэ яам тамгын газраар тогтмол үйлчлүүлж байгаа улсууд бол аж ахуй нэгжүүд иргэд. Тэдгээрийн санал хаана явж гин, тэдгээрийн дүгнэлт хаана явж гинэ. Энийг бас тусгаж өгөөч гэж хүсэхмээр байна. За тэгээд одоо энгийн жишээ. Одоо энэ сангийн яамны төрийн нарийн байхгүй. Хаана яв? Уулзмаар байна. Уул нь бол одоо ингээд өнөөдөр ирсэн байвал оюу толгон тэр мөнгө орж ирээгүйсэн бол манайх одоо төсвийн алдагдал хэдэн хувьтай явж байгаа. Энэ чин өнөөдөр алдчихна гэж тооцоогүй өмнөх асуудлууд байгаа шүү дээ 25 он. Ингээд яг нарийн юм асуу ихээр бөөрн хилдэг. Төрийн албаагч нарын ийхэр сайда. Тий. Бөөрн хилдэг асуудлуудыг хэн рүү хандах? Хариулахгүй би үг хэлж. Тэгэхээр та бүхэн маань бас нэг жоохон сэтгэл гаргаад төрийн албанд би бас тодорхой хэмжээнд ажиллаж байсан учраас яаж ийм бөөрнхийн хариулт өгөх төр ухаанаа бол та бүхэн үнэхээр чадна. Гэхдээ сэтгэл гаргаад юмыг тодорхой байя. Тэ ойлгомжгүй одоо юу